хаан хинтийн дархан цаазад газрын горих тэрэлжин аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65 км-т Налах төрийн нутаг дэвсгэрт байгалийн нэг сонин тогтцтой мэлхийн хэлбэртэй мэлхий тэмээх өндөр цохой байдаг. Энэ хадны өндөр нь 24 м бөгөөд өмнө нь мөнгөд цохой буюу мөнгөд хад гэж нэрлэдэг байжээ. 100 модны тололдоонд зүүн гарын галдан бушигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулаанд ихээхэн хохирол амсан бүсэлтээс зүгтэж мэлхийн хадны орчин үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр сатжээ. Дайснуудаас араас нь хөөнд ярихс болгоомжлон баруун тийш зүгтах бэлтгэлээ бацааж авч явсан тэмээ мөнгөө мэлхийн хадны орой дээр гарan хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт мөнгөндөө хорогдоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхийн хадыг их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж мөнгөд цохой мөнгөд хад гэж нэрлэдэг байжээ.